За тэгээд гэж өвгөн джентльмен хэлээд энэ жаалд яндан цэвэрлэгчийн ажил таалагдж л байгаа юм биз дээ гэлээ. Эрхэм ноён том минь ухаангүй дуртай юм гэж Бамблгой хариулаад татгалзахгүй байсан чинь дээр байх шүү гэдгийг ойлгуулж Оливерыг сэм чимхэд авлаа. Тэгээд энэ жаал яндан цэвэрлэгч болох дуртай юм биз дээ, тийм үү гэж өвгөн асуулаа. Хэрвээ бид маргааш үнийг өөр ямар нэгэн ажилд сургах гэж оролдвол энэ жаал тэр дороо л орогчих юм. Орогчих юм байгаа юм шүү дээ. Эрхэм ноён том минь гэж Бамбл хариуллаа. Тэгвэл түүний ирээдүйн эзэн болох энэ хүн та энэ хүүтэй сайн харьцаж, сайн хооллож, ер нь сайн байх юм байгаа байз. Тийм биз дээ эрхэм ээ. Нэгэнт л тэгнэ гэсэн хон тэхэл байлгүй яах вэ гэж Генфилд дурамчхан хариуллаа. Эрхэм минь та ширүүвтер хөхтэй хүн юм а да. Гэвч та үнэн шудраг хүн бололтой харагдаж байна гэж өвгөн Оливерыг шагналд авах гэж байгаа тэр хүн тийш нүднийхээ шилийг хандуулж хэллээ. Тэр хүний бузар дүр нь үнэндээ хэрцгий догшин байдлын ил тод харуулж байлаа. Гэвч шүүгчийн нүд харалгандуу, хөгшөрч зөнөөд хүүхэд шиг болчихсон болохоор бусдын анзаарсан бүгдийг анхаарч мэднэ байхаа гэх найдалгаар барахтаа байжээ. Тийм л байхаа гэж найдаж байна ноёнтоо гэж Генфилд зэвүүнээр инэмсэглэн хэллээ. Энэ талаар эргэлзэх зүйл надад алга эрхэм минь гэд өвгөн нүднийхээ шилийг бэхлэн засаад бихнийхээ савыг эрэх зураа хэллээ. Энэ бол Оливерийн амьдралд шийдвэрлэх үе болсон юм а. Хэрвээ бэхийн сав өвгөн ноёны байгаа байхаа гэсэн тэр газарт байсан бол тэр өвгөн үзгэн дүрээд гарын үсэг зурж Оливерыг тэр дор нь аваад явчих байсан юм. Гэвч бэхийн сав яг хамар доор нь байсан болохоор түүнийг харалгүй бүхэл тасалгаан дотоороо ирвч олсонгүй. Тэгж угаад цэх урагшаа харахад Бамблын сэрэмжлэх харц. Чимхэлтийн ойшоохгүйгээр өөрийнхөө ирээдүйн эзний жигшүүрт дүрийг сэрдэн айсан байдалтай харж байсан Оливер Твистийн айж зэвхэрсэн царай харагдлаа. Энэ нь харалгандуу шүүгчтэй ч гэсэн анзаарагдахгүй өнгөрч чадхааргүй тийм эвгүй байжээ. Өвгөн гуй учрыг ойлгож үзгэн тавиад Оливер өөд харж байсан харцаа тайван чөлөөтэй дүр үзүүлэхийг хичээж хамрынхан тамхиг гаргаж байгаа ноён Лимкенс өөд шилжүүллээ. Жаалхөө гэж өвгөн ноён бичгийнхээ ширээн дагуур тонгоож дуудлаа. Энэ үгийг дуулахдаа Оливер цочин чичирлээ. Учир нь тэр үгийг ээлдгээр хэлсэн. Ижил дасал болоогүй тийм дуу хүнийг цочоодог болохоор тэгж цоцсонд жаалхууг уучлах хэрэгтэй болоо. Тэгээд тэр жаалын бүх бие дагжин жичирч нүд нь улимсаар бүрхжээ. Жаалхөө гэж өвгөн джентльмен давтан хэлээд чиний царай цонхий цаачаад сэтгэл тайвангүй байх шиг байна. Яагаад тэрвэлээ гэлээ. Гэйг та түүнээс холд гэж нөгөө шүүгч сонинго хажуу тийш нь тавиад урагшаа сониучхын янзаар тонгойж. За одоо тэгээд жаалхүү чи бидэнд уучраа гаргаж хэл битгээ гэлээ. Оливер өвдөг дээрээ сөхрөн унж гараа хавсран намайг буцааж харанхуй тасалгаанд минь аваачиж хэрвээ хэрэгтэй юм бол өлбрүүлж өхүүлсэн чи яах вэ? Зодсон чи яах вэ? Алсан чи яах вэ? Ганцхан л энэ аимшигтай хүнтэй битгий явуулаач гэж учирлан гуйж гарлаа. Тийм би гэж ноён Бамбл ихэмсгээр гараа дээш өргөж гомдож гашуутсан дүр үзүүлэн хэлээд тийм би надтай тохиолдож байсан бүх хар санаат хэдэр муухай өнчин хүүхдүүдийн дотор Оливер чи хамгийн итгээд муухай жаал юм гэлээ. Гэйг та амаа тат
гэж ноён Баамблын энэ учирлал яриаг сонсоод нөгөө нэг өвгөн нь хэллээ. Уучлалыг гоё эрхэм ноён тоо гэж ноён Баамбл сонссондоо итгэсэнгүй. Эрхэм ноёнт нь та надад юм хэлв үү? Гэлээ. Тийм ээ, амаа тат. Ноён Баамбл гайхсандаа хөдөлж чадсангүй. Гийхт амаа тат гэж тушааж байна гэж юу? Ямар үзэгдээгүй буцарч ихшүүртэй хэрэг болж байна. Ясан хүрээтэй нүдний шилтэй өвгөн өөрийнхөө хоршоо нөхөр рүү харлаа. Нөгөөх нь дал дутхтай янзаар толгойд өглөө. Бид энэ гэрээг баталгаас татгалзаж байна гэж өвгөн хуйлаастай жижиг цаасыг биеэсээ зайлуулан хайж хэллээ. Би бодвол гэж ноён Баамбл ээрч отгын эрх баригчдаа ямар нэг зүйлд үл нийцэх хэрэг гаргачихсан юм шиг нэг жаал хүүхдийн амыг баримталж ямар ч үндэс баталгаагүйгээр ийм дүгнэлтийг шүүгчд хийхгүй байхаа гэж би найдаж байна гэлээ. Шүүгчд энэ асуудлын талаар ямар ч гэсэн шийдвэр дүгнэлт гаргаж явах үүрэгтэй бишээ гэж хоёр дахь өвгөн хэлээд энэ жаалыг үйлдэглийн газарт эргүүлж аваачаад сайн харьцаж бай. Энэ жаалд тийм зөөлөн харьцаа хэрэгтэй юм шиг байна гэлээ. Мөн тэр орой Оливерт зөвхөн дүүжлэгдэх төдийгүй. Харин цаазын газар чирэгдэж очиод дөрвөн мөчөөрөө хүлүүлэх болно гэж цагаан хантаацтай хүн хатуу шийдвэртэй хэллээ. Ноён Баамбл баргар хар царай гаргаж учир тайхнаар толгой сэгсрээд энэ хүүхэд засардгал болоосоо доо гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ. Үүний дараа Генфилдгүй түүнийг өөрийнхөө гарт оруулж авах юмсан гэдэг хүслээ илэрхийлжээ. Тэгээд хэдийгээр Генфилд отгын гийхтэй бараг бүх талаараа санал нийлж байсан боловч тийм хүсэлт илэрхийлснээрээ түүнтэй эрс зуржээ. Дараачийн өглөө нь Оливер Твистийг хөлслөн өгнө, түүнийг авах хүсэлтэй хүнд 5 фунт өгнө гэж дахин нийтэд мэдэгдэн зарлжээ. 4-р бүлэг. Оливер Твистэд өөр нэг газар очихыг зөвлөж тэр анх удаага амьдралын тавцан дээр гарсан нь. Хэрв залуу хүнд өв хөрөнгө залгамжлах эрхийнх нь ёсоор юм уу? Өв хөрөнгө залгамжлуулан эзэмшүүлэх бодлогоор тохиромжтой байр олгож болох бололцоогүй байвал алс далайн аянд мордуулдаг заншил язгууртны гэр бүлүүдэд байдаг. Зөвлөлийн гишүүд ийм мэрэгэн бөгөөд бэрхшээлээс гарч болох үлгэр жишээг дагаж эрхэм сайн бөгөөд хүний эрүүл мэндэд үхлийн аюултай далайн тийм буудлын руу явах худалдааны ямар нэг жижигхэн онгоцонд Оливер Твистийг суулгаж явуулах нь зохимжтой юу гэдгийг хэлэлцэж эхэллээ. Энэ нь түүнд юу юунаас ч илүү тохирох юм шиг тэдэнд санагджээ. Учир нь онгоцны ахмад нэг удаа өдийнхээ хоолны дараа дүрсгүйдэх дурн хүрээд түүнийг үхтэл нь зодчих юм уу? Төмөр царилаар гавлыг хаг цогчих байх. Энэ хоёр зугаацлын аль нь ч гэсэн дээр дурдсан төрлийн эрхмүүдийн хамгийн дуртай өдөр тутмын зугаацл юм а гэж бодож байжээ. Зөвлөлийн гишүүд ийм сэтгэлийн үүднээс энэ асуудлыг хичнээн удаа боловсруулан ярилцах тусам тэдний төлөвлөсөн зүйл нь төдий чинээ олон янзын давуу талтай санагдлаа. Тэгээд тэд Оливерт сайн сэтгэлийн тусламж үзүүлэх ганц арга бол түүнийг өчүүхэнч хойшлуулахгүйгээр далайн аянд явуулах явдал юм а гэдэг шийдвэрт хүрчээ. Ойр дотны хөнгөө өнчин бяцхан хүүхдийг сурагчаар авах хэрэгтэй ямар нэг онгоцны ахмад байгаа эсхийг урдчлан мэдхээр ноён Баамблыг явуулжээ. Тэгээд Баамбл өөрийн эрлийн үр дүнгийн тухай мэдээлэх гэж ажлын үйлдвэрлэлийн газарт иртэл хэрмийн хаалган дээр отгын авсчин Саурбери гуйтай гинт уулзсан байна. Саурбери бол хуучирсан хар костюмтай, мөн тийм өнгөтэй цаасан эдлэлээр хийсэн нөхөөс болсон оймстой, бас тиймэрхүү шаахаатай, өндөр нуруутай, туран хайвтар ясархаг хүн байлаа. Тэр бол угаасаа инээх тавилангүй төрсөн боловч байдалдаа зөгцсөн зугаа цэнгэлдээ бас л дургүй бишээ.
Түүний алхах хөдөлгөөн уян хатан бөгөөд ноён Бамбалтай уулзаж чин сэтгэлээсээ гарыг барихтаа үнэхээр сэтгэл дүүрэн байгаа царайтай ажээ. Ноён Бамбла би урд шин үгсэн хоёр эхнэрийн хэмжээ авлаа гэж авс чинь хэллээ. Савар баригваа та чинь ганц баяжж байх шивдэ гэж гээд авс чинь барьж байгаа авсыг яг дүрсэлж уран чадамгаа хийсэн тамхины сав руу эрхий долооврох руу хоёроо дүрж хэлээд. Нэрэ шүү. Савар бэрэ та хөрөнгө зоригч хураан да гэж ноён Бамбал давтан хэлээд авсчны мөр рүү таягаараа найзрахагаар цохилно. Тэгнэ гэж үдэ гэж авс чинь тийм хэрэг явдал болж болохыг зөвшөөрч байгаа юм шиг татгалзаж байгаа юм шиг хэлээд. Ноён Бамбал таны отохын зөвлөл хэтэрхий баг үн тогтоосон юм биш үү дээ гэлээ. Үгүй ээ, тэгтээ авс маань их том биш шүү дээ гэж гийг албаны томоотой хүний энийг хэмжээнээс хэтрүүлэлгүй мишээж хэллээ. Энийг Савар бэрэ ойлгож их л хөгжим бие барьж чадахгүй их удаан инээлээ. Одоо яах вэ ноён Бамбал гэж тэр эцэст нь хэлээд. Хоолны шин журам тогтоогдсон тэр цагаас хойш авсны хэмжээ урдийнхаас арай ээч явцсан арай нам болсон гэдгийг мартаж болохгүй. Гэвч ноён Бамбал минь бид чинь ямар нэг ашиг олж байх ёстой биз дээ. Хатаач хадгалсан мод гэдэг чинь тийм ч хямдгүй шүү. Бас төмөр сэнжин Бирмингемээс суугаар зөөж ирүүлдэг юм гэлээ. Тийм ээ гэж ноён Бамбал хэлээд. Ямар ч мэрэгжлийн ажил гэсэн зардал шаардна л да. Тэгтээ үнэн шудраг ашиг олох гэдэг байлгүй яах вэ гэлээ. Тэгэлгүй яах вэ гэж авс чинь батлан хэлээд. Хэрвээ би аль нэг ажлаас ашиг олоогүй бол сүлд ямар нэг зүйлээс түүнийг нөхөж авах ёстой биз дээ гэлээ. Чухам л тэр гэж ноён мистер Бамбал хэллээ. Гэлээч гэсэн гэж авс чин гээг дундуур нь орж тасалдсан санаагаа үргэлжлүүлж. Гэлээч гэсэн ноён Бамбал минь баггүй саад бэрхшээл байна гэдгийг би хэлэх хэрэгтэй байна. Та бодоод үзэлтэй. Голдуу овр ихтэй хүн нас барах нь олонтоо тохиолдож байна. Нэлээд хангалт саатай байсан бөгөөд олон жилийн турш албан татвар төлж явсан тийм хүмүүс үйлдэглийн газар эрэхтэйгээ зэрэгэл юуны урд мажичхдаг юм байна. За тэгээд 3-4 юм илүү гарчихна гэдэг бол ялангуяа гэр бүлээ тэжээх ёстой тийм хүний орлогонд яггүй том хохирол учруулж байна шүү гэлээ. Мистер Савар бэрэ энэ үгийг гомдсон хүнд тохиолдож болох их л эгдүүцсэн янзтай байдлаар хэлж, ноён Бамбал энэ үгэнд отохын нэр хүндэд сүүдэр тусгаж болох үс тийм байдал байна гэж үзсэн учраас яриагаа өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ. Түүний дотор гол төлөв Оливер Твист бодогдож байсан болохоор хүүгийн тухай ярьж хэллээ. Мартсан та хүүхэд хэрэгтэй хүн энэ тэнд байхыг дуулаагүй айз гэж ноён Бамбал хэлээд. Одоо үедээ отогт тэр болж отохын хүзүүн дөнгө болж байна гэж хэлж болохоор тийм хүүхэд ашигтай наймаа шүү Савар бэрэгва ашигтай наймаа болно. Ноён Бамбал энэ үг хэлхийн хамт хаалган дээр наалттай байгаа зарлал руу таягаараа жижилж том гихчийн ром шрифтийн үсгээр хэвлсэн 5 фунт гэдэг үгийг 3 дахин тогшлоо. Гүй бурхан минь ээ гэж авс чин ноён Бамблын алтан саа татаж ойсон шинэлийн захыг барьж хэлээд. Чухам энэ л тухай би тантай ярилцах санаатай байсан юм шүү дээ. Хөөе. Бурхан минь ямар сайхан товч вэ ноён Бамбал. Би одоо хүртэл үүнийг анзаардаггүй байсан байх шүү гэлээ. Тийм ээ. Надад ч зүгээр санагддаг юм гэж шинэлийнхэн чимэг болж байгаа том хүрэл товч руу бахархсан нүдээр хялам хийж хараад. Дээрх тэмдэг нь отохын тамгийнхтай яг адилхан байгаа юм. Энэ дээр өвчтөн ядууг эмчилж байгаа сайн сэтгэлд Самаритян хүн дүрслэгдсэн байдаг юм. Энийг отохын зөвлөлөөс надад шинэ жилээр тохиолдуулж барьсан юм. Савар бэрэ. Энэ шинэлийг
Байшингийн гадна хаалганы дэргэд үгсэн тэр нэг үгээрсэн худалдаачны тухай мөрдөн байцаалтаар анх удаа өмсснөө би санаж байна гэлээ. Би ч бас санаж байна гэж авсч хэлээд хүйтнээс амьдралын чухал хэрэгцээ зүйлгүйгээс болж үгсэн байна гэдэг шийдвэрийг шүүхийн төлөөлөгчд гаргаж байсан шүү дээ. Тийм байз. Мистер Бамбл толгой дохлоо. Тэгээд тэд нар тусгай дүгнэлт хийж түүндээ хэрв ядуучуудын тухай санаачлах үүрэгтэй түшмэл гэж авсч нь цааш үргэлжлүүлээ яртал. За да гайгүй чивтнэ гэж гийг үгийн таслаад хэрв зөвлөл шүүхийн төлөөлөгчдийн дэмий балаа яриа бүхнийг анхаарч байхад хөрвөл ажилдаа дарагдаж гүйцчихсэн байгаа дөө гэлээ. Чухмал үнэндээ гэж авсч нь зөвшөөрч нэрэ дарагдаж гүйцсэн шүү гэлээ. Шүүхийн төлөөлөгчд гэд ноён Бамбл уурлахаараа тайга бацдаг заншлаараа тайгаан чанга базаж шүүхийн төлөөлөгчд бол юу ч мэдэхгүй адгийн хар үл бүтэх этгээдүүд байгаа юм гэлээ. Үнэн дээ гэж авсч нь батллаа. Тэд нар гүн ухаан, улс төрийн эдийн засгийн ухааны талаар чухам ийм л ойлголттой байгаа юм гэж гийг хоёр хуруугаараа инчтээд жигссэн янзтай хэллээ. Чухам тэр гэж авсч нь батллаа. Би тэднийг жигшдэг юм гэж гийг цараагаан барайлган хэллээ. Би ч бас гэж авсч нь даган дуурайлаа. Шүүхийн тэр биеэ даасан төлөөлөгчд 1-2-7 хоногоор манай газарт орж ирдэгч болоосаа гэж би ганц хүсэх юм та. Тэгвэл зөвлөлийн тогтоосон горим дэглэм тэднийг түргэн номготгохсон гэж гийг хэллээ. За тэд нэр яах вэ орхичих гэж авсч хэллээ. Тэр ийм үг хэлчихэд одхийн албан хаагчийн улам өрнөж байгаа жигшлийг тайтгаруулахын тулд тэр хэлснээ гайхших маягтай инэмсэглэлээ. Ноён Бамбл 3 булант малгайгаа авч түүний дээр бөмбөр дотроос нусныхаа алчуурыг гарган ууралснаас болж бур зааж гарсан духныхаа хөлсийг арчин малгайгаа дахиж өмсөөд авсч нь тийш эргэж нэлээд тайван байдалтай хэлсэн. За тэгээд нөгөө жаалын тухай юу болов гэлээ. Ноён Бамбл та сонс гэж авсч хэлээд. Би ядуучуудад зориулсан татвар баггүй төлдөг хүн шүү гэлээ. Ухаа гэж ноён Бамбл хэлээд тэгээ цааш нь гэлээ. Цааш нь уу гэд авсч хариулсан нь. Нэгэнт би ядуучуудын эрх ашигын төлөө ийм их юм төлж байгаа учраас тэднээс айл болох их ашиг гаргаж авах эрхтэй юм аа гэж өөрийгөө үздэг шүү ноён Бамбл. Тэгээд би тэр жаалыг өөртөө авмаар байна гэлээ. Ноён Бамбл авсчныг сугдан байшин руу хөтлөө явлаа. Савар Бэриг гой 5 минутын дотор зөвлөлийн гишүүдтэй хэлсэн тохирсон болохоор мөн тэр өдрийн орой Оливерийг тэднийд явуулж туршуулахаар шийдэцгээжээ. Энэ нь отхын сурагчийн талаар авч үзэхэд хэрвээ эзэн хүн тэр жаалын хүнс хоолны төлөө онцгой их санаачлахгүй байж байгаад нилээд сайн ажилуулж чадах юм байна гэж түр хугацааны туршлагын дараа үзвэл хэсэг хугацаагаар гэртээ байлгаж өөрийнхөө үзмжээр түүнтэй харьцаж байж болно гэсэн учиртай хэрэг байжээ. Тэр орой Оливерийг джентльменүүд дээр оруулж өнөөдрийн дотор авсчинд үйлчлэхээр явуулна. Харин тэгээд хэрвээ өөрийнхөө байдалд гомдол гаргах буюу хизээ нэгэн цагт отогт эргэж ирэх гэж оролдох юм бол хүүг далайд явуулах юм уу? Эсвэл толгойгч нь хаг цохин шүү гэж мэдгцэнд Оливер гутарсан янз бараг харуулсангүй болохоор түүнийг засрашгүй бяцхан новшоо гэж нэгэн дуугаар нэрлээд нин даруй зайлуулахыг ноён Бамблд тушаажээ. Зөвлөлийн гишүүд ямар нэг этгээдийн зүгээс зохихосоор харьцахгүй байгаа өчүүхэн илрэлтэй тохиолдвол бусад хинээс ч илүү ихээр гайхаж айх ёстой нь мэдээж хэрэг байсан боловч энэ удаа тэд баг зэрэг төөрөлдөжээ. Учир юу гэвэл Оливер юмыг дотроо нь тусгаж авдаггүй тийм хүн огт байгаагүй юм. Түгээрч барахгүй тэр бүрч онцгийн ухамдтай хүн байсан байхаа. Гэвч тэр хатуу гараар нухлуулж байсны дүнд бүх амьдралын турш үхтлээ мохоо уруу царайлсан хүн болчиход ойрхон байлаа.
Тэр өөрийнхөө томилолтын тухай мэдээг чив чимээгүй хүлээж сонсоод хагас фут урт, хагас фут өргөн 3 дюйм зузаан хэмжээний боодлын цаасанд оролттой хөнгөн хогшлоо авч малгайгаа нүдэндээ хүртэл дарж өмсөөд ноён Бамблын нудрагнаас барьсаар тэр албаны хүний хамт тарчилж зовх шинэ газар тийшээгээ явжээ. Ноён Бамбл хальсаг зур Оливерийг анхаарах чигүй, түүнд сургамж өгчгүй явж байлаа. Учир нь тэр гээг хүний ясаар толгоогоо дээр өргөж явсан бөгөөд тэр өдөр нь салхирхаг өдөр байсан тул ноён Бамблийн шинэлийн хормой салхинд хийсч бяцхан Оливерийг далдлана. Хантаасных нь гоёмсог ингэр хүрэн өнгийн богино хилэн өмдөн бүрэн ил харагдана. Гэвч ноён Бамбл очих газраа ойртохоор доошоо харж жаалхуу шинэ эзнийхээ өмнө бараалгахад бэлэн эсэх. Зохих үзэмж дүрээрээ байгаа эсхийг харах хэрэгтэй гэж үзэн тэр эрхэмсэг өршөөнгүй хүний дүр гарган харлаа. Оливера гэж ноён Бамбл дугарлаа. Ноёнтой гэж Оливер чичирсэн сул дуугаар хариу дугарлаа. Эрхэм минь малгайгаан дугтуулж тавиад толгоогоо дээгүр харж яв. Хийдэгэр Оливер тушаалыг тэр дорн биелүүлж сул явсан гараараа түргэн зур нүдэ харцсан боловч авч яваа хүн тийшээ харахад нүдээр нь нулимс мэлтэлцэж байлаа. Ноён Бамбл Оливерийг ширүүнээр харахад нөгөө жаалын нулимс нь хацраа даган урсаж эхэллээ. Ингээд удаа дараалан тусалж байлаа. Бяцхан хүү хүчлэн барихыг хичээсэн боловч тэр нь ямар ч үр ашиг өгсөнгүй. Тэр хүү ноён Бамблаас зуурч авсан нөгөө гараа суллаж хоёр гараараа нүрээ таглан уйлахад асгарсан нулимс нь хатанга ясан хуруу эрүү хоёрын завсраар нэвтрэн тусаллаа. За, тийм бэ гэж ноён Бамбл зог тусч асрамжийн жаал руу хорслын нүдээр харж. Тийм бэ? Надтай тохиолдож байсан бүх хар санаатай хидэр муухай хүүхдүүдийн дотор чи Оливер хамгийн гэтэл. Үгүй ноёнтой гэж Оливер өөрийн таних болсон тайгийг барьж байгаа гартаа зууралдан мэгшин уйлж хэлээд. Үгүй ноёнтой минь би засарна. Нэрээ би засран шүү ноёнтой. Би даанч багвай шүү дээ ноёнтой. Тэгээд бас ийм гэтэл. Ямар ийм гэж ноён Бамбл гайхан асуулаа. Ийм ганцаараа ноён минь. Даанч ганцаараа юм гэж бяцхан хүү хэлээд. Бүгдээрээ намайг үзэн ядаг жигшдэг. Ноён минь хайрл. Надад битгий хэлгэнээч дээ гэлээ. Бяцхан хүү гараа элгэндээ хавсарч чин үнэн зовлонгийн нулимс туслуулан байж дэрэгдэх хүнийхээ нүрөөд харлаа. Ноён Бамбл Оливерийн гаслантай арчаагүй харцыг баг зэрэг гайхан харж 3-4 удаа сөнг хоолоогоор ханиагаад тэр болсон ханиадны тухай ямар нэг юм амандаа гүвтнэж нулимсан хатаагаад олигтойхон байхыг Оливерт тушаалаа. Дараа нь түүний гараас дахин хөтөлж замдаан орж дуугүй алхлаа. Ноён Бамблыг ороход мухалгийнхаа цонхны хаалтыг дөнгөж сая хаагаад байсан авсчин орчин тойрныхоо байдалд маш сайн зөгцсөн дэнгийн бүдэг гэрэлд суугаад орлого зарлогынхаа дэвтэрт ямар нэг юм тэмдэглэж байлаа. Гэж хэлээд авсчин үгээ бичиж дуусгалгүй орхиод дэвтрээ зайлуулж. Энэ чинь Бамблгүй та юу гэлээ. Тийм ээ би байна Саурбери гэж гээг хариулаад. За тэгээд би танд жаалхууг авчирлаа гэлээ. Оливер михийн ясаллаа. Тэгэхээр нөгөө хүүхэд маань энэ болж байна уу гэж авсчин Оливерийг сайн харахын тулд дингээ толгой дээр өргөж асуугаад. Саурбери авахаа. Хайрт минь хичээж наашаа түргхэн ороотгооч гэлээ. Мухалгийн арын жижигхэн тасалгаанаас Саурбери авахаа гарч ирлээ. Энэ бол намхан нуруутай, хатанга туранхай, хүйтэн сарайтай авгаа байлаа. Хайрт минь ээ гэж Саурбериг ялган хэлээд. Энэ бол нөгөө миний чамд ярьж байсан үйлдэлийн газрын хүүхэд ирээд байгаа нэ гэлээ. Оливер дахин мэгсхийлээ. Бурхан минь гэж авсчны эхнэр дуурайд. Ээж одоо ямар жижиг юм бэ гэлээ. Тийм ээ.
Нэрэж нам хавтар ямдаг гэж ноён Бамбл өсч тэр нойг нь Оливерийн буруу юм шиг түүн рүү харж хэлээд. Энэ жаал үнэхээр жаахан хүүхэд юм. Энийг үгүйсгэхийн аргагүй. Гэвч савар бэрэ авах юм энэ өсөн шүү. Өснө гэлээ. Тийм ээ, тэр ч үнэн гэж тэр авга уцаарлан дуурч. Тэгтээ манай талхаар л өсөн шүү дээ. Би отхын хүүхдүүдээс ямар нэгэн ашиг гарна гэж үзэхгүй. Эднэрийг тэжээх нь өөрсдийнх нь үннээс ч давж гарна. Гэтэл эрэгтэйчүүд бүхнийг биднээс илүү сайн мэднэ гэж үргэлж бодож байдаг баха. За, шууд та ясаа доош ор гэлээ. Энэ үгийг хэлээд авсчны авхай хажуугийн хаалга нээж галтгооны газар гэж нэрлэдэг нүрсний зойрны үүдний чихтэй харанхуй чулуун зойрт ордог эгц доошон буусан шат руу Оливерийг түлхэн орууллаа. Тэнд нөхөөс болсон шахатай, урагдцыг болсон хөх ноосон оймстой, бохир муухай хувцалсан охин сууж байлаа. Шарлот гэж Оливерийн араас бууж ирсэн савар бэрэ авахаа хэлээд. Трипэд үлдээсэн хүйтэн махны үлдэгдлийг энэ жаалд өг. Трип өглөөнөөс хойш гэртээ ирээгүй болохоор тэрнийг идэхгүй өнгөрч болно. Жаал хүү, хоол идэхгүй гэхээр тийм муухай ааштай биш байхаа гэж би найдаж байна. Тийм байц жаалаа гэлээ. Мах гэдэг үгийг сонсоход Оливерийн нүд гялалцаж, хоол идэхийг хүссэндээ биеийн салганан идэ гэж хариу мэдгдснийхэн дараа хоолны үлдэгдэлтэй төмөр тавг өмнө нь тавигдлаа. Мөс шиг хүйтэн цустай, төмөр шиг зүрхтэй бөгөөд гидсэндээ мах арх хоёрыг зүс болгон хуйрган шингээж байдаг ямар нэгэн тарган сатгалан гүн ухаантан хүн нохойч бузар шамаар тийм эрхэм мэдээнд Оливерийн довтлон орж явахыг хардагч болоосой гэж би хүсэх юм. Бас тэр өлсгөлөнд тарчлагдаж байгаа Оливер тийм хомхойгоор мах зулгааж байхыг үздэгч болоосой гэж би хүснэ. Тэр гүн ухаантан өөрөө мөн тийм хомхойгоор чухам тийм хоол идэж суухыг би хардагч болоосой гэж бүр их хүснэ. За яа гэж Оливерийг оройхоо хоол идэж дуусахад нь авсчны ихнэр асуув. Тэр авгаа жаал хүүг хойшид хичнээн ховдог болох болоо гэж дотроо түгшин айж дуугүй сууж байснаа. Дуусвоо гэлээ. Оливер ойр хавьтаа идчихмээр юм олж харагдахгүй болохоор нь тэглээ гэж хариуллаа. За тэгвэл миний араас яв гэж савар бэрэ авахаа бүдэг гэрэлтэй бохир дэн шүүрч аваад шат ууд гаргацуураа. Чиний хэвтэж лангуундар байгаа. Чи авснуудын дунд унтахаас татгалзахгүй үсттэй. Гэсэн чи чамайг унтуулахаар өөр газар үгүй болохоор чиний дуртай дургу надад хамаа алгаа. За яв. Бүхэл шөнийн турш би энд байгаад байж чадахгүй гэлээ. Оливер цаашид саатаж түтгэлзэхгүй шинэ эзэн авахын араас дуулууртай дагаж явлаа. 5 дугаар бүлэг. Оливер мэргэжил нэгтэй нөхөдтэйгөө танилцв. Анх удаа хүүр оруулахад оролцоод өөрийн эзнээ эрхэлсэн ажлын тухай базаахгүй бодолтой болов. Оливер авсчны мухлагт ганцаараа үлдээд дэнгээ дархны тавир дээр тавьж эргэн тойрныг сүрдэн гайхан харна. Үүний учрыг түүнээс арай ахмад хүмүүсийн олонх нь төвгүй ойлгож чаднаа. Лангууны төв дунд харангийн тавир дээр тавиастай байгаа хийж гүйцээгүй авсны үзмж муутай дүрийг харахад Оливерийн ар нуруу хүй торгож маш гутамшигтай сүртэй санагдан түүн дотроос ямар нэгэн аимшигтай юм толгойгон өндийлгэж байгаа мэт бодогдно. Айсандаа хүү өөрөө ухаан алдчих гэж байгаа юм шиг болно. Ханын дагуу авс ихэр бэлтгэсэн хайлаасан банз маш эмх журамтай яриаж харагдана. Тэр банзнуудыг дэнгийн бүдэг гэрэлд харахад халаасандаа гараа хийж бүхээсэн хий үзэгдлүүч шиг санагдана. Модны үртэс гэрэлдсэн толгойтой хадаас хар даавууны өөдснүүд шалан дээгүр эн тэнд үе хэвтэнэ. Лангууны арын хан нь
Дөрвөн хар морь хөлөлдсөн хүүрийн тэрэг очиж яваа байшингийн дэргэд харуул зогсож байгаа дар сайтлан цардчихсан галстуктай хоёр мөтийг чадамгай дүрслэн үзүүлсэн зургаар чимэглэгдэжээ. Мют гэдэг нь Англид австай хүүрний араас дуу чимээгүй дагалдан явж хүүр оршуулахад оролцдог хөлсний хүмүүсийг тэгж нэрлэдэг. Мухалгийн дотор бөгчм халуун бөгөөд энтхийн агаарт авсны үнэр нэвт шингэсэн юм шиг санагдана. Түүнд зориулсан дэвсгэр байгаа лангууны доорх зайн хүүр оршуулах булшны нүхийг санагдуулна. Гэвч зөвхөн ганц ийм уйтгарт байдал нь альверийн дотрыг бухимдуулсан хэрэг биш ээ. Тэр бол танихгүй газар ганцаараа байсан. Гэтэл тийм байдалд бидний хэн маанч байлаа гэсэн хичнээн ганцаар дуу гаслантай байхыг бид бүгд мэдэж байна. Жаал хүүд хайртай юм уу? Хайрлагдах дотн хүмүүс байсангүй. Хүүд сая шин хагцаж салсандаа харамсах юм байсангүй. Ямар нэг хайртай дотн хүнээсээ хагцсны аюул зүрхэн шимширгэн зовоочж байсангүй. Хэдий тийм боловч хүүгийн зүрхэн шимшрэн зовж байлаа. Тэгэд Оливер өөрийн явцуу хөвчөнд орохдоо тэр хэвтэж минь авс болж сэршгүй нойроор санаа амар унтаж байгаа намайг хүүрийн газар булчаасай. Тэр булшин дээр өндрөв салхинд аяархан сэрчигнэж хуучин хонхны баригл дуу бүүэлэн унтуулж байгаасай гэж тэр жаал хүү хүсэж байлаа. Маргааш өглөө мухалгийн хаалга өшөглөх чанга дуу Оливерийг сэрээжээ. Тэгээд дөнгөн данган хувцлах зурн сүртэй чанга цохих дуу бараг 25 дахин давтагдлаа. Хаалганыхаа түгжээсийг тайлах үед хаалга өшөглөх чимээ намдаж. Дуулж гэнэ үү? Тайлаадах гэж тэр өшөглөгч хөлийн эзний дуугарах дуу сонсогдлоо. Одоохон тайллаа ноёнтой гэж Оливер хаалганы онсыг тайлж түлхүүрийг эргүүлэн хэллээ. Чи шинэ ирсэн жаал гэдэг мөн биз? Гэж нөгөө хүний асуух дуу цоочны нүхээр сонсогдлоо. Тийм ээ ноёнтой гэж Оливер хариуллаа. Чи хэдэн настай? Гэж нөгөө хүн асуулаа. 10 ноёнтой гэж Оливер хариуллаа. Тэгвэл би оронгууд чамд нэг сайн тавиад өгье гэж нөгөө хүн хэлээд одохын гөлөгчи миний үгийг санаж бай гэлээ. Ингэж ээлдгээр үг амсны дараа эсэргэгч мэ сонсдлоо. Саяхан дурдгдсан тодорхой үгээр нэрлэгддэг ажиллагаа Оливертай байнга тохиолддог байсан учраас тийм үг хэлж байгаа тэр хүн амлсан сүрдүүлгээ хичээнгүйлэн биелүүлнэ гэдэгт Оливер өчүүхэнч эргэлзсэнгүй. Тэр жаал чичирсэн гараараа ансыг тайлж хаалгаа нээлээ. Оливер 1 юм уу 2 секунд тэртээ гудамж руу баруун зүүн тийшээ гудамжны нөгөө талын явган хүний зам руу харахтаа цоочны нүхээр ярилцаж байсан тэр үл таних хүн дулаацахын тулд тийшээ явж байгаа байхаа гэж найдаж байлаа. Гэтэл Баашингийн өмнөх шон дээр сандайлд суугаад тостой хэрчим талхыг эхмэл хутгаар амандаа багтахуй цэмжээгээр зүсч эхэл чадамгай залгиж суугаа тэтгэврийн газрын том жаалаас өөр хэнийг ч олж харсангүй. Уучлан уу ноён гэж Оливер өөр хинч байхгүйг мэдэж хэлээд та хаалга тогшсон уу гэлээ. Би хөлөөрөө өшгөлсөн юм гэж тэтгэврийн газрын жаал хэллээ. Та авс авахгүй юу ноёнтой гэж Оливер үннээс асуулаа. Энэ үгийг сонсоод тэтгэврийн газрын жаал Европсын догшин дөрөв зүйлж хэрвээ Оливер ахмад хүмүүстэй ингэж хошигнож байх юм бол удахгүй өөрт чинь авс хэрэгтэй болно гэж анхаарууллаа. Отхын гөлөгчи намайг хэн болохыг мэдэхгүй байна уу гэж тэтгэврийн газрын жаал суудлаасаа ихэмсгээр босч үргэлжлүүлэн хэллээ. Мэдэхгүй байна ноёнтой гэж Оливер хэллээ. Би бол ноён Ной Клэпл гэдэг. Тэтгэврийн газрын жаал гэж хэлээд харин чи бол миний захиргааны хүн. За, цонхны хаалтыг онгойлго. Залах юм уу новш.
Ноён Клэпл энэ үгийг хэлэнгүүтээ Оливерыг нэг цохиж аваад ихэмсэг янз гарган мухлаг дотор орлоо. Жижигхэн нүдтэй, донгоо мунхаг дүртэй, пагдгар бүдүүн биетэй, том толгойтой залуу ямар ч нөхцөлд гэлсэн зохих ёсоор ихэмсэг сүрлэг дүр гаргах нь хялбар бишээ. Түгээрч барахгүй хэрвээ ийм үзмжтэй дүр дээр улаан хамар богино шар өмд нэмчих юм бол тийм сүр бадруулах нь ч улам хялбар биш болно. Оливер цонхны хаалтыг нээж өдрийн цагт хадгалдаг хашаан доторх байр руу аваачих гэж оролдож анхныхаа тайлсан хаалтыг дааж ядан гуйвилж байсаар цонхныхын шилийг хагалчихлаа. Энэний дараа Ной чи нэг юм үзнэ гэж тайтгаруулан байж ээлдэг дэмжлэг өгч дотн тусламж үзүүлжээ. Удалгүй Саур Бэрийг мухлагтан бууж ирлээ. Түүний дараа Саур Бэрээ авахаач ороод ирлээ. Оливер Нойгийн урьдчилан хэлсэн ёсоор нүдүүлснийхээ дараа тэр залуугийн хамт өглөөний хоол идэхээр доошоо буужээ. Ной, та гал руу дөхөж суугтан гэж Шарлот хэлээд би танд эзний хоолноос сайхан утаж болгосон нэг жаахан өвчмөний хэрчим тавьсан юм аа. Оливер чи Нойгийн араас хаалга нь хаач. Тэгээд тэр тогооны таг дээр миний тавьсан үлдэгдлийг авчи дээрэ. Энэ чиний аягтай цай чинь байна. Энийг тэр хайрцаг дээр тавиад уу. Түргэн уугаарай. Чамайг удахгүй мухлаг руу дуудан шүү мэдөө гэлээ. Мэдөө отхийн гөлгөө гэж Ноён Клэпл нэмлээ. Та бурхан минь Ной гэж Шарлот хэлээд та ямар сонирхон харах үдэг вэ? Та энэ жаалыг орхичихвол яа? Орхичих нь гинэ гэж Ной давтаад. Үгүй ээ. Энэ чинь тэртээ тэргүй бүгдээр орхичихсан юм биш үү? Эцгэн чигэлсэн, эхэн чигэлсэн энийг дуранд нь орхисон юм. Бүх төрөл садан дуртай замаараа явахыг энэ зөвшөөрсөн шүү дээ. Тийм биз дээ Шарлот. гэж нэлээ. Гайхал гэж. Хачин хүү юм да та гэж Шарлот чангаар нэж хэлээд Ной түүнийг дагалдан инээлээ. Дараа нь тасалгааны хамгийн хүйтэн буланд чичрэн сууж өөртөө тавьсан муухай үнээр орчихсон хоолны үлдэгдлийг идэж байгаа хөөхий Оливер Твистийг хоёулаа жигшин харлаа. Ной бол тэтгэврийн газрын хүүхэд болохоос биш, үйлдвэрлэлийн газрын өнчин хүүхэд бишээ. Тэр өөрийн төрөл садан дэрэгдээ байгаа эцэг эхэн хүртэл харж суусан хүн тул золбон хүүхэд биш. Түүний их нь угаалагчин, эцэг нь модон хөлтэй болж халагдсан цэрэг аригчин. Тэтгэврт өдөр бүр 2 хагас пенсээс гадна ямар нэг нэрлэхэд хэцүү ялимгүй бутархайг нэмж авдаг хүү юм. Зэрэгэлдээ мухлагийн хүүхдүүд Нойтой гудамжинд дайралдахдаа арьсан өмд, тэтгэврийн жаал гэх зэргээр янз бүрийн муухайгаар хочлон муучилдаг нь аль хэдийнэ заншил болжээ. Нойч түүнийг үг дүүгээ хүлээж авдаг байлаа. Гэвч одоо хамгийн адгийн хүндчгэлсэн чичлэгдэн доромжлогдож болох газар дээр ганц ч ханиггүй болсон өнчин жаалтай дайралтсан хувь завшааныг ашиглаж байдаг гомдол хорслон хүүд гаргах болжээ. Энэ бол эргцүүлж бодох хүнд энгүй сайхан тэжээл бизээ. Хүний шинж дүр хэрхэн эрхэм сайхан болж өөрчлөгддөг. Дээд төрөлт язгууртан хамгийн бохир муухай тэтгэврийн жаал хоёрын аль алинд нь яг нэг адил эрхэм чанар бий болон хөгжидгийг бид үзэж байна. Оливер авсчны дэрснээс хойш 3-4-7 хоног өнгөрчээ. Мухлаг хаалттай Саур Бэрийг авгаатайгаа хоёулаа арийнхаа жижиг өрөөнд оройн хоол идэж суух зур тэр эхнэрийнхээ зүг хэд хэдэн удаа бэл дуучлан харснаа. Хайрт минь ээ гэлээ. Тэр цааш үргэлжлэн ярих гэсэн боловч Саур Бэрээ авахай түүний урдаас их л ширүүн харсан болохоор төгдрөн зогслоо. Яав гэж Саур Бэрээ авахай ширүүн асуулаа. Зүгээр хайрт минь зүгээрээ гэж Саур Бэрээ хэллээ. Бүтэлгүй новш гэж Саур Бэрээ авахай хэллээ.
Үгүй л дээ хайрт минь гэж савар бэрээ самгартай хэлээд. Хайрт минь би чамайг сонсох дургүй байна уу даа л гэж бодлоо. Би чамд зөвхөн хэлэх гэсэн юм аа. Гүй. Чи тэр хэлэх гэсэн юм аа надад битгий хэл гэж савар бэрээ авахаа үгийн таслаад. Над шиг муу юмд хэлээд яах юм? Би чамаас гуй. Битгий надаас зөвлөгөө ир. Би чиний нууцыг мэдхийг хүсэхгүй байна гэлээ. Савар бэрээ авахаа энэ үгийг хэлэхтэйгээ хамт ээлгэн хөштөл тачхинтал инээлээ. Энэ бол эцэстэн аюултай болохын тэмдэг. Хайрт минь ээ, би чамтай зөвлөхийг хүсэж байна гэж савар бэрээгаа хэллээ. Үгүй, надтай зөвлөх хэрэггүй гэж савар бэрээ авахаа гомдсон дуугаар хэлээд өөр ямар нэг хүнтэй зөвлөө гэдэг юм байна. Ингээд бас л тачхинтал инээс нь савар бэрээгааг тун их айлгажээ. Гэр бүлийн хүнтэйгээ харьцах маш дэлгэрсэн хэрэглэмээр арга ийм бөгөөд гол төлөв сансанд хүргэж чаднаа. Энэ нь савар бэрээ авахын сонсох гэж шунан хүсэж байгаа тэр зүйлийн тухай хэлэх зөвшөөрлийг онцгой өршөөл болгон өгөхийг нин даруйд хичээнгүйлэн гуйхад савар бэрээгааг хүргэжээ. Тэгээд 3 мөч хэртэй маргалцсны дараа тийм зөвшөөрөл өршөөгдөн хайрлагджээ. Энэ бол хайрт минь бяцхан твистэд хамаарах асуудал гэж савар бэрээгаа хэлээд. Хайрт минь энэ жал тун хөөхөн царайлаг хүүхэд юм гэлээ. Ийм эдэмхий юм чинь тийм байлгүй яах вэ гэж авгаа хэллээ. Хайрт минь тэр жаал бол инхрийлж өрөвдмөр царайтай хүүхэд. Тийм байдал нь түүнийг их л сонирхолтой болгоно доо. Хонгор минь тэр жаал шилдэг сайн мьют болгосон доо гэж савар бэрээгаа үргэлжлүүлээ ярьлаа. Савар бэрээ авахаа илт гайхсан байдалтай түүн тийш харлаа. Савар бэрээгаа энэ байдлыг анзаарсан боловч сэтгэл сайд авгайн татгалзахыг хүлээсэнгүй цааш нь үргэлжилж. Би нас барагчдын хүүр оршуулахад оролцдог жинхэнэ мьютийн тухай ярьж байгаа юм биш ээ. Харин хүүхдийн мьютийн тухай ярьж байна шүү дээ хайрт минь. Тохирох хэмжээний мьюттэй байна гэдэг бол ер бусын хэрэг болохгүй юу да хонгор минь. Ийм байдал хүмүүсийн дунд эрхэм сайн сэтгэл төрүүлнэ гэдэгт чи эргэлзэхгүй байж болно гэлээ. Савар бэрээ авахаа бол хүүр оршуулах тухай асуудал гарч ирэхэд янз бүрийн сайхан санаачлаг гаргадаг хүн байсан учраас энэ шин санааг сонсоод их л гайхан сонирхсон боловч энэхэн үед сонирхсноо мэдэгдчихнэ гэдэг бол алдар хүндээ бууруулахад хүргэх учраас энэ ерийн нэг санаа яагаад үүний урд толгойд чинь ороогүй байсан бэ гэж нилээд ширүүн дүрээр нөхрөөсөн асуучаа. Савар бэрээ эхнэрийнхэн үгийг сонсоод миний саналыг зөвшөөрч байна гэж зөв ойлгожээ. За тэгээд айл бэрийг түүний үйлчилгээ хэрэгтэй болсон цаг тухай бүр эзнээ дагалдан явах чадвартай болгохын тулд энэ ажлын бүх нууцтай нин даруй танилцуулах нь зүйтэй гэж тэр дорон шийдэжээ. Удсан ч үгүй энэ шийдвэр биелэгдэх азтай тохиолдол боллоо. Маргааш нь өглөөний хоолноос хойш хагас цаг өнгөрсөний дараа авсны мухлагт ноён Бамбл орж ирээд тайга лангуу төшөөлөн тавьж том гихчин ширэн төрөвч гаргаж ирээд түүнийхээ дотроос нэг жижигхэн цаас гаргаж савар бэрээд сар байлаа. Гэж авсчин зурвасыг уншаад баярлсан царай гаргаж авсны захиалгуу гэлээ. Эхлээд авс дараа нь отгийнхны хүүр оршуулах ёслол гэж ноён Бамбл өөртөөгөө адил түнтгэр болтол юм чигсэн төрөвчнийхээ оосрыг чангалах зур хариуллаа. Бетон гинэ гэж нүднийхээ харцыг цааснаас салгаж ноён Бамбл өөд хандуулан хэлээд урд огтд улаагүй нэр байх чинь гэлээ. Бамбл толгойс ихсэрч хариулсан нь савар бэрээ минь тэд их гөжүүн замтай улс юм. Тунч гөжүүн. Тэгээд бас сэхүүн замтай гээ гэлээ. Сэхүүн гинэ гэж авсч мишилзэн хэлээд тэр чараа хэтэрхий байна гэлээ. Энэ чинь яста жигшүүртэй юм байна шүү гэж гийг хариулаад
Энэ бол ёс суртахуунаа алдсан хэрэг савар бэрэ минь гэлээ. Том зөв гэж авсчин зөвшөөрлөө. Бид тэр айлын тухайд өнгөж уржийн цаад өдрийн орой сонссон юм аа гэж гийг үргэлжлэн хэлээд. За тэгээд тэгтэж гэсэн тэр айлын тухай юу ч сонсохгүй өнгөрч болох л байлаа л да. Ганцхан тэр байшин цуудаг нэг ихнэр отхын хороонд ирж маш хүнд өвчлж байгаа өвчтнийг үзүүлэхээр отхын эмч явуулж өгөөч гэж гуйсан болохоор нь л бид тэр айлыг сонсож мэдэх болсон хэргэлдээ. Эмч маань айлын хоолнд урагдж очисон болохоор шавн гутлын тосны лаазан дотор нэг эм хийгээд дорхноо явуулчихсан байжээ. Үгүй ямар түргэн хэрэг вэ гэж авсчин асуулаа. Нэрээ тийм гэж гийг батлаад. Гэтэл ямар үрдэн гарч тэр муусайн тэрслэгчд яаж айшилсан гэж бодноо. Нөхөр нь танаа өгсөн эм чинь миний эхнэрийн өвчин туслахгүй байна. Ийм учраас түүнийг уулгахгүй гэж хэлүүлж хүн ирүүлсэн байгаа юм да. Миний эхнэр танаа эмийг уухгүй гэж хэлүүлж байна гэж тэр хүн хэлсэн. Одоогоос ганцхан 7 хоногийн өмнө Ирланд 2 ажилчин бас нэг нүүрс ачигчд их тус болсон. Бие махбодод нөлөө ихтэй ашигтай сайхан тэр эмийг гутлын тосны лаазанд хийж үнгүйгээр хүргүүлсэн байхад миний эхнэр тэрнийг уухгүй гэж хэлүүлж байдгийг харахгүй юу гэлээ. Ноён Бамбл тэр хэргийн ер бусын жигшүүрт байдлыг бүрэн дүүрэн бүх талаар нь ухаарахтаа таягаараа лангуу дундуур татаж уурлан бачимцсанда царай нь минчиж улаажээ. Queer гэж авсчин дуурайд миний толгойд хизээж тэгж орохгүй гэлээ. Хизээж орохгүй гэж гийг хэлээд хизээж хэнийч санаанд орохгүй. Гэвч одоо тэр эхнэр үхчихсэн болохоор бид тэрний хүүрийг оршуулах ёстой болж байна. За хайг нь байна. Хэдий ч нэ түргэн амжуулвал төдий ч нэ сайн болно шүү гэлээ. Ноён Бамбл энэ үгийг хэлэнгүүтээ их л уурлан бачимдсан байдалтай гурвалжин малгайгаа буруу харуулж өмсөөд мухалгаас яран гарчаа. Харуу Оливер. Тэр тун их уурлсандаа болж чиний тухай асуух хааж мартчихсан байна шүү дээ гэж савар бэрээ гудамжаар алхлан яваа гейгийн араас харж хэллээ. Тийм ээ Ноёнтон гэж энэ уулзалтын үед гейгийн нүдэнд харагдахгүй байхыг хичээж ноён Бамблийн дууг сонссонгууд толгойноосоо аваад тавхайгаан хүртэл салгалан чичирч байсан Оливер хариуллаа. Гэтэл Оливер ноён Бамблийн нүднээс зайлах гэж оролдож байсан дэмий хэрэгэ. Цагаан хантаастай джентльменээ хэлсэн үгэнд хэтэрхий үнэмшсэн албаны тэр хүн авсчнаас Оливерийг шалган туршихаар аваад байгаа энэ үед 7 жилийн хугацаагаар бүрэн шилжүүлэх гэрээ байгуулах хүртэл түүний тухай ярихгүй байх нь зүйтэй. Харин тэгж шилжүүлснээс хойш түүний отог дахин хооллох аюул хууль ёсоор бүрэн мөсөн арилнаа гэж бодож байжээ. Маш сайхан байна гэж хэлээд савар бэрээ бүрх малгайгаа шүүрэн авч энэ ажлыг хэдий ч нэ түргэн дуусгал төдий ч нэ сайн болно. Ноо мухалгаа харж угаарай. Оливер чи малгайгаа өмс намайг дагаад яв гэлээ. Оливер үг дуугүй захирагдаж үүрэгт ажлаа гүйцэтгэхээр явж байгаа эзнийхэн араас дагалдан гарлаа. Эхлээд тэр хоёр хотын хамгийн хүн олонтой чигжүү суудаг хэсгээр явснаа. Дараа нь түрүүчийн өнгөрсөн гудамжнуудаас илүү бохир үзэмжгүй нарийн гудамж руу эргэн орж зорж ирсэн байшингаа эрэлхийлэн зогслоо. Гудамжны хоёр талаар өндөр том боловч маш хуучирсан хамгийн ядуу ангийн хүмүүс оршин суудаг байшингууд байсныг тэдгээрийн нүүрэн талын үзэмж байдал дүүрэн гэрчилнэ. Бараг 2 дахин тонгой нугаларч элгээ тэврээд гудамжаар гитэж байгаа юм шиг сэмхэн өнгөрч яваа. Цонхиж ядарсан царайтай хэд хэдэн эрэгтэй эмэгтэй хүнийг харахад дээрх дүгнэлт зүв болохыг батлан гэрчлэнэ. Байшингуудын дотор мухалгууд байсан боловч битүүлэгдэн хадагдаж аажмаар эвдрэн нурсаар зөвхөн дээд талын давхрууд нь хүн суух болжээ.
он жил удсан, өвөрч муудснаас болоод нурж ихэлсэн зарим байшингуудыг нураачихгүй тулд жигдлэн зассан гудамжны захад газар ухаж бүдүүн дүнд суулган тулгуурласан байлаа. Гэтэл ийм сэг болсон байшингууд хүртэл орон гэргүй ядуучуудад шөнийн цагт хорогдох газар нь болдгоо. Тэд цонх хаалгыг битүүлэн хадсан, харуулдад засаагүй банзуудыг эн тэндээс ханзлан авч хүн мөлхөж орохоор нүх гаргасан байна. Урсгал шуудууны усан ч гэсэн бохир муухай. Тэр бээж ялзарсан газрын охтнууд нь хүртэл сэжиг хүрмээр туранхай. Айлвэр түүний эзэн хоёрын өмнө байгаа онгорхой хаалганы дэргэд алахч үгүй, цонхны татуурахч үгүй байлаа. Авсчин байшингийн харанхуй гудамжаар болгоомжтойгоор тэмтэрэн явж Айлвэрийг хоцролгүй хулчиж айхгүй яваа гэж ятгахсаар 2 дугаар давхарт гарчээ. Шатны тавцан руу харсан хаалганд тулж очоод хурууныхаа үеэр тогшлоо. 13-14 орчим насны охин хаалгаа нээлээ. Авсчин тасалгаа руу харангуут чухамхүү эрвэл зохих айлдан ирснээ ойлголоо. Тэгээд тэр орж хойноос нь Айлвэрч орлоо. Голомтонд нь галгүй байсан боловч ямар нэг хүн дадсан заншлаараа хүйтэн пишингийнхээ өмнө бүхтэн сууна. Түүний дэргэд галгүй пишингийн өмнө явган сандал дээр нэг эмгэн сууж харагдана. Тасалгааны нөгөө буланд навсархаа хувцастай хүүхдүүд бөөгнөрлөдсөн байна. Хаалганы тус байгаа ханыг хүн дээлж гаргасан бяцхан хонголд хуучин хүнжлөөр хучаастай ямар нэгэн юм хэвтэн. Айлвэр тэр зүг рүү харангуут дагжин чичирч эзнийхээ хажууд өөрөн ирэхгүй наалдлаа. Тэр зүйл хучаастай байсан боловч хүүр байна гэдгийг тэр хүү таамаглажээ. Тэр хар хүний нүүрэнд туранхай цон хийж зэвхээрсэн, үс сахалд нь буурал орж нүд нь улаажээ. Эмэгний нүүр нь үрчлээтэж, үлдсэн хоёр шүдэн доод уруул дээгүүр нь цухиж нүд нь гялалцсан. Айлвэр тэр эмгэн рүү, тэнд байгаа хар хүн рүү ч гэсэн харахаас айж байлаа. Тэд нар түүний гудамжинд харсан охтнуудтай тун төстэй байлаа. Энд хэн ч ойртож болохгүй гэж авсчин хонгил руу чиглэн явхад тэр хар хүн суудлаасаа ухсхийн босч ууртаагаар хашгирч битгий ойртогтун, та чинь ямар муу ёрын хөмб, хэрвээ аминдаа хайртай бол битгий ойрт гэлээ. Дими дээ найзаа гэж янз бүрээр гашуудан гунхыг үзэж дассан авсчин хэлээд дими шүү дээ гэлээ. Та сонс гэж тэр хүн нударгаан зангидан уурлан бачимдсандаа газар дэвсэн. Та сонс! Би энийг газарт болвол чадахгүй. Энэ хүн тэнд тайван амрахчгүй. Улаан хорхойнууд тэрнийг амар байлгахгүй. Энэ хүн хитрхи эцэж турсан болохоор энийг тэд мэрж зулгаач чадахгүй гэлээ. Ийм дэмэрсэн ярианы хариуд авсч юу ч хэлсэнгүй. Харин халааснасаа хэмжүүр гаргаж талигач болсон эмэгтэй өмнө сөхрөн суулаа. Данчтэй гэж тэр хүн дуурайд өгсөн эмэгтэй өмнө сөхрөн унаж нулимсан асгаруулan. Та нар бүгдээрээ энэний өмнө сөгд. Тэгээд миний хэлэх үгийг ойндоо тогтоож ав. Би та нарт хэлье. Энэ хүнийг би өлсгөлөнгөөр өхүүллээ. Эцсийн удаа амь тэмцэн бачимдах хүртэл тийм муу чад байна гэж би мэдээгүй байсан. Чухам тэр үед ясан цухаж ил гарсан юм. Пишинд галгүй, дэнч байхгүй байлаа. Энэ хүн пад харанхуйн дунд үгсэн, харанхуйн дунд үгсэн. Хэдийгээр би хүүхдүүдийг нэрээр нь дуудаж байхыг сонссон ч энэ хүн тэднийхээ царайг харж чадаагүй юм. Би эндэн зориулж гуйлгагүйсэн. Гэтэл инглээ гэж намайг шоронд хийсэн. Тэгээд намайг буцаж ирэхэд
Энэ минь өнгөрч гисэн байсан. Энийг өлсгөлөнгөөр хүүсэндээ цус минь зарцсан шиг боллоо. Энийг харж байсан бурхны өмнө би тангархлан батлана. Энийг би өлсгөлөнгөөр өгүүллээ. Тэр хүн 2 гараараа үснээсээ зуурч, гашуудалтайгаар гиншин шалан дээгүр тийчлэн, нүд нь гөлөрч, амнаас нь хөөс саглаа. Айсан хүүхдүүд гашуунаар уйлалдсан боловч эргэн тойрон юу болж байгааг сонсоогүй юм шиг ажиггүй байсан өнөө эмгэн тэднийг сүрдүүлэн айлгаж уйлахын зогсоолоо. Тэр эмгэн шалан дээр хэвцээр байгаа эрэгтэй хүний газ түгийг тайлаад говийн дайвсаар авсны дэргэд ирлээ. Энэ бол миний охин юм аа гэж тэр эмгэн нас орсон эмэгтэйн зүг дахиж хэлээд солиорсон хүний дүрээр нүдэ эрмэж байхыг харахад ийм газар үхсэн хүнээс илүү аимшигтай. Тэгээд тэр эмгэн цааш нь хэлхэн. Бурхан минь, энэ чинь ямар сони юм бэ? Би энийг төрүүлж гаргасан. Тэр үед би залуухан чихнэр байлаа. Гэтэл одоо би эрүүл сэргэлэн байхад энэ минь ийм царцсан хүйтэн болцоход энд хэвтэж байх юм. Бурхан минь. Ямар хачи юм бэ? Энд чинь яг л жүжиг болж байгаа юм шиг, яг л жүжигт болж байгаа юм шиг байна шүү дээ. Гин. Арчаагүй тэр амтэн зэв үзмээр баяр хөөр болж ам дотроо өвлөн хөгжиж байх зур авсчин хаалганы зүг хөдлөлөө. Хүлээжээ гэж эмгэн хэлээд энийг хэзээ оршуулах вэ? Маргааш уу, нөгөөд рүү, эсвэл өнөө орой юу? Би энийг авсалгад бэлтгэсэн юм. Тэгэхээр би хөөргийг дагалдан явах ёстой. Надад томоо гихчээ сайхан дулаан нөмрөг явуулаарай. Гадаа тэсгэм хүйтэн болж байна. Тэгээд бид явахынхаа өмнө пирожки идэж, жимснээ арх уух ёстой. За яах вэ? Талах явуулаарай. Хэрчим талах аяг гус өгөөрэй. Бидэнд сайхан талах өгнө байц? Гэж тэр эмгэн хаалганы зүг дахин явхаар завдаж байгаа тэр авсчны пальтоноос нь зууралдан хүлээж чадсан байдалтай асуулаа. Тэгнэ гэж авсч хэлээд тэгэлгүй яах вэ? Таны хүссэн бүгдийг өгнө гэлээ. Тэр эмгэний гараас мултарч айл вэрийг дагуулж яаран гарлаа. Дараагийн өдөр нь энэ завсар тэр айлд 2 фунт талах хэрчим бясалгыг ноён Бамбл өөрөө хүргэж тусламж үзүүлжээ. Айл авирч дараагийн өдөр нь эзнийхээ хамт тэр ядуулаг гэрт дахин очиход ноён Бамбл хүүр өрүүлэхээр үйлдэглийн газраас 4 хүн дагуулж хэдийнэ ирчихсэн байлаа. Элэгдэж хуучирсан муу хар нөмрөг эмгэн гэрэн эзний навсархаа хувцсан дээгүр нөмрүүлээд юугаарч бүр жөнглөөгүй авсны тагийг хадсны дараа дамжлах хүмүүс тэр австай хүүрийг мөрөн дээрээ авч гудамж руу гарлаа. За одоо эмгэн гой түргэн алхаад байгаарай гэж савар бэрэ эмгэний чихэнд шивнээд бид хожигдох гэж байна шүү. Лам саваартан хүн биднийг хүлээж явах нь зохисгүй хэрэгэ. Тамина байдаг хурдаараа урагшаа гэлээ. Дамжлагчид ийм тушаал аваад хөнгөн ачаагаа өргсөөр шогшин хөдлөхөд үдэж яваа 2 хүн хоцорчихгүй төлөө бүх хүчээр шавхна. Ноён Бамбл савар бэрэ 2 урд талд нь тэнхлүү янзаар алхна. Бяцхан айлвэр эзэнтэйгээ адил тийм урт хөлтэй биш болохоор хажууд нь зэрэгцсэнгүй. Гэтэл савар бэрэ хэдийгээр яарахыг зөвлөсөн боловч тийм шаардлага байсангүй. Харин тэднийг хүүр оршуулах газар дах отгийнхны булшинд зориулагдсан хаалгай урагчсан эл хөл болсон тэр буланд очиход нь лам ирээгүй резнесийн дотор камин зуухан эдэргэд сууж байсан бичээч бараг цаалахад
1 цагийн дараа ирж магадгүй гэж хэллээ. Резниц гэдэг нь сүмийн хэрэглэл хадгалах сүмийн дэргэдэх тасалгаа юм. Ийм учраас австай хүрийг булшны нүхний аман дээр тавиад үдэж явсан 2 хүн хүйтэн шиврээ борон дунд шалбааг дотор зогсон тэсвэртэй хүлээлээ. Болох гэж байгаа зүйлийг сонирхон харахаар цугларсан уранхай хувцастай хүүхдүүд булшны чулуун пайзуудын ар өврөөр нуугд нь тоглож шуугилд нь наадах юм уу? Зугаацах шин арга сэтэж австай хүүрэн дээгүүр хараалтна. Ноён Бамбл, Саврбэри хоёр бичээчийн найзын хувьд камин зуухны дэргэд түүнтэй зэрэгцэн сууж сонин уншлаа. Эцэст нь арай гэж 1 цаг өнгөрсөний дараа ноён Бамбл, Саврбэри бичээч 3 булшны зүг гүйлтэх нь харагдлаа. Тэдний дараах нь лам гарч ирээд явут дундаа номынхон хувцас өмсөж байх харагдлаа. Дараа нь ноён Бамбл ёс журам сахиулахын тулд 2-3 хүүхдийг тархитахад лам нь хүүр оршуулах залбирлаас 4 минут уншаад номынхон хувцсыг тайлж бичээчд өгөөд явчихлаа. За Билл, наад хүүрэн бол гэж Саврбэри хүүр оршуулагчид хэллээ. Хийж цөхөөд байхаар их ажиллаж байсангүй. Булшны нөхөн дотор австай хүүр их олон байсан болохоор дээд талын авснаас газрын гадаргуу хүртэл хэдхэн фут зайтай байжээ. Хүүр оршуулагч баг зэрэг шороо хаяад хөлөөрөө гიშгэн нэгтрүүлснийхаа дараа хүрзээ мөрөн дээрээ тавиад харж зугаацах юма түргэн дуусчихсанд урам нь хугарч хашгиралдан байгаа хүүхдүүдийг дагуулсаар цаашаа явжээ. Яваарай түншээ гэж Бамбл нөгөө хүний нуруу руу алгаараа аяархан алгадаж. Одоохон хүүр оршуулах газрын хаалга түгжигдэн шүү гэлээ. Булшны нүхний аман дээр ир зогссон тэр цагаас хойш хөдлөлгүй зогсож байсан тэр хүн толгойгоо цочин өргөж өөртөө үг хэлж байгаа хүн өөд хараад хэд алхсны дараа ухаан алдгунлаа. Солиорсон эмгэн нүмергийн авсчин хуулан авсан учраас нүмергөө алдчихсандаа тунчих гунигтай байсан болохоор тэр хүн тийш анхаарлаа тавих сөхөөгүй байлаа. Ийм учраас тэр хүнийг аягаар ус асгаж сэргээснийхээ дараа хүүр оршуулах газраас гаргаж хаалгын түгжээд зүг зүг тийшээ дархан явжээ. За ямар байна Оливер? Чамд хэр зэрэг аятайхан санагдав? Гэж Саврбэри гэр рүүгээ явах замдаа асуулаа. Баярлалаа. Зүгээр дээ. Тимч аятай биш санагдлаа гэж Оливер хүлчийсхэн хариуллаа. За яванда дасан дөө Оливер. Дасаад ирэхээр тоохчгүй л болчихно гэж Саврбэри хэллээ. Саврбэригөө хэр зэрэг удаан дассан бол гэж Оливер мэдхийг хүсэх боловч ийм асуудал тавихгүй байх нь зүйтэй гэж үзээд харсан сонссон бүхнээ эргцүүлэн бодсоор явж мухлагтаан эргэн иржээ.